Гэр бүлийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр танилцууллаа. Тус хуулиараа гэр бүлийн гишүүний ажил амьдралын тэнцвэрийг хангах, олон хүүхэдтэй өрхийн эцэг эхийн аль нэгийг татвараас чөлөөлөх, 3 ба түүнээс олон хүүхэдтэй гэр бүл анх удаа орон сууц судалтаа авахад ипотекийн зээлийн эхний ээлжид хамруулах зэрэг зохицуултуудыг тусгаж өгсөн байна. Гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга улсын хурлын хаврын чуулганаар хилэлцэх товд орохтой зэрэгцэн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ. Чуулганаар хилэлцэх гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар хувийн эрх зүйн байдал буюу гэрэлт, хүүхдийн тэтгэмж зэрэг асуудлыг зохицуулах бол шинээр боловсруулагдсан гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд илүүтэй гэр бүлийн эдийн засаг, нийгмийн баталгаа болон амьдралын чанарыг дээшлүүлэх хөшүүргүүдийг тусгаж өгснөөрөө ялгаатай. Тухайлбал 3 болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүл анх удаа орон сууц худалдан авах бол ипотекийн зээлийн эхний ээлжид шууд хамруулдаг байх зохицуултыг оруулж өгчээ. Тэгвэл 3 болон түүнээс олон хүүхэдтэй гэх шаардлага нь хүн амын өсөлтийг дэмжих бодлоготой уялдах юм байна. Монгол улсад ерөнхийдөө дунджаар 70 мянган их төрөлт бүртгэдэг болвол сая өнгөрсөн онд 56 мянга тийм ээ. Гээд ингээд төрөлтийн тоо бол маш ихээр болсон байна. Тэгэхээр энд бол олон улсад бол 3 дахь шүүхтийн бодлого ингэж хэрэгжүүлдэг юм жишээ байгаа. Тэнийг л одоо Монгол улс одоо бас хэрэгжүүлээч энэ юуны орон сууцны бодлогоор дэмжиж л гэдэг юм асуудлыг. Манай улсад анхны гэрлэлтийн дундаж нас 23-аас 24 байсан бол өнгөрөх оны судалгаагаар 26-аас 27 нас болж хойшилжээ. Мөн нэг гэр бүлийн хүүхдийн дундаж тоо 4 байсан бол 2 болж буурсан нь цаашид ч мөн цөөрөх шинжтэйгаан байна. Тиймээс зайлшгүй төрийн бодлогоор залуу гэр бүлийг дэмжих шаардлагатай гэж үзэн тус хуулийн төслийг боловсруулжээ. Хүн анх гэрлэхэд хамгийн түрүүнд миний орлого ямар илээ, би орон сууцтай илүү, би гэр бүлээ тижин тэтгэх чадвартай билүү гэд өөрөө шүүн тунгаж бодож эхэлнэ шүү дээ. Тэгэхээр яг энэ шийдвэр гаргах энэ моментод тэр боломж нь хууль эрх зүйн талаас тодорхой арга хэмжээнд бас хэрэгждэг, тийм ээ. Одоо ингээд үр дүн нь харагддаг. Ийм зүйл байх юм бол залуучууд бол маш ихтгэлтэйгээр гэр бүлээ зохион, хүүхдэд төрүүлнэ, хүүхдийнхаа тооны одоо тийм ээ сонголтыг хүртэл нэмэгдүүлэх юм боломж бол яг ихээр харагдаж байна гэсэн үг. Мөн ажил хийхийн зэрэгцээ ар гэртээ цаг гаргах боломжийг хуулиар баталгаажуулж байна. Гэр бүлийн асаргаа шаардлагатай гишүүний асарч буй ажилтан жилд 3 сар хүртэлх хугацаанд 7 хоногт 1 өдөр гэрээсээ ажиллах, бага насны хүүхдэд хүргэж өгөх, авахд зориулж ажлын цагийг 2 цагаар богиносгох, өвлийн амралтын үеэр ээлжийн амралт авбал нэмэлт 2 хоногийн амралт олгох зэрэг зохицуултуудыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн олон хүүхэдтэй өрхийн эцэг эхийн аль нэгийг татвараас чөлөөлөх зохицуулалт ч тусгагджээ. Олон улсад бол тийм ээ одоо ер нь хүлээн зөвшөөрөгдөөд хэрэгжиж байгаа маш олон туршлагуудаас татврын хөнгөлтэй асуудлыг оруулж ирсэн бас шинэлэг юм одоо хуулийн бас нэг зүйл залт олж гарч байна. За гэхдээ энэ дээр бол яг вэхээр одоо цогцоор нь нөгөө талаасаа энэ олон төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх координацийн механизм нь өөрөө яг ямар байх юм гэдгийг тогтолцооныхоо хувьд маш сайн харж өгөх хэрэгтэй ах гэж бодож байна. Яг иймэрхүү зүйлүүдийг хууль дээр бол нэлээд сайн тодорхой бас тусгаж өгөх хэрэгтэй. Гэхдээ эцсийн шийдвэр бол сангийн яам дээр одоо шийдэгдэнэ. Тэгэхээр энэ бол нэг талдаа одоо татвараас хөнгөлөх гэр бүлийг дэмжих энэ бодлого маш чухал байгаа ч гэсэн нөгөө талд одоо Монгол улсын төсөв санхүүгийн одоо нөхцөл байдлаас бүрэн хамаарах гэдэг. Энэ хуулийн дээр одоо оруулах заалтыг зөвшөөрөх үү, тэн дээр одоо цаашаа ингээ хэлцэгдээд явах уу гэдэг нь бол одоо улсын хурлын гишүүд сангийн яамны бас асуудал болчих гээд байна л да. 2024 оны байдлаар манай улсад 997 мянган өрх бүртгэлтэй байна. Хууль санаачлагчдын үзэж байгаагаар гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл батлагдвал гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бүрдэж, гэр бүл цуцлалт бууран өрхийн амьдралын чанар сайжирна гэх хүлээлт байгаа юм а.